Сайн байна уу та? сайн байна уу. Та өөрийгөө танилцуулаад өгчий та бацрах. Намтар төөхөө юу? Тий, өөрийгөө л зөв. Би 1955 онд Өвөр Ирээн гэдэг газар төрсөн хүн. Мэргэжил нягтлан бодох мэргэжилтэй. Улсад 30 жил ажилласан. 10 жилийн сангийн аж ахуйд, 10 жилийн худалдаа үйлдвэрлэлийн ангид, 10 жилийн новой аж ахуй ийм л ажлуудыг хийж байсан да. Би өнөөдөр танаас нэг морины тухай нэг хэд юм асуух гээд. За. Та анх хийсэн морины 8-аа санаж байна уу? Тий одоо бас нэг 50 гаруй жилийн өмнө 68-9 онд одоо Мөстийн бааз гэж Наруулангаас зүүнтэйш Хинтээ бүх сумын ирдэг том бааз байсан. Тэрэн дээр одоо Морино 8 би анхан халахжуултаа Морино 8 хийж үдчихсэн. Анхны 8. Тэгээд одоо Морин дээр нь хорхойтой сайн хорхойтой болсон 8-аа хийн янз бүрийн морь худалдаж явна. Тэгээд тэрэнд одоо нэг соохромор худалдаж явж ороомор. Тэгсэн тэрнээ би унаж чадахгүй халгунаад унах бардаггүй юм байна. Бүр ядаад босаагаад одоо эзэнд нь аваасаад өгсөн чинь авахгүй гэдэг. Нөгөө ер нь амаргүй юм байна. Тэр жороомор гэдэг ерөөсө бид нар унж барахгүй гэдэг юм байна. Халгунаад хоёр төсөө унчих гээд ердөө болохгүй тэр. Бас сурсан эрдэмээсээ анханаас сурсан бол болдог л байх л да. Лавл бороод хүн тэр манай нотогт бол барахгүй юм байна. Тийм л. Тэр жороомороо тэгээд яаж цааш нь явуулаа? Яг би уг нь анхан 1600 төгрөгт авсан юм л дээ тэр хөнөөс. Тэгээд одоо тэр далтаас баяул хүртэр ирээд бүр маргааш нь босож чадахгүй өөр мороор босоод. Тэгээд нөгөөтгөө бас нэг морь юу янз бүрийн юм оруулж байгаа тэр нэг юм өгсөн. Тэгээд юу лавл авсан 8-аад хүртэл өгсөн дээ. Ер нь хамгийн алдсан 8 юу вэ? Харамсан ч гэдэм үү. 8 ч бас алдна үстэй. Том алдах юм байх уу? Морино 8-ад алдах гэж байх. Ихээр хорхойтой авсан морь. Үнтэй одоо өөрөө хорхойтой үн өгөөд авсан морь. Тэгээд тэрнээ ямар сүний нь болоогүй унаад яваад ирэхэд сэргэн дээр хөтөрл харамсалтай байсан. Надад бол яагаад өгч юм бол өвчтэй байсан юм бол хүнээс 4500 төгрөгт үнтэй морь худалдаж авахгүй юу? Хамаг юм өгжээ тэр үед мөнгө хатуу болохоор хамаг юм өгжээ хэдөө өхөр мөхрөө бүхтээ өгжээж авсан. Танай ихнэр дург үзэхгүй байна уу? Өгөөд ургуусгэд тэр үед чинь авгаа над тийм юм гэж юу ах л да би өөрөө аагттай 8 хийж явж байгаа хүн болохоор шин тэгээд би 8 хийнэлдээ өөрөө адуутай тэгээд тэрэндээ яг явж байгаа хоорондоо 8 хийн. Тэгээд тэгж аваад тэрнийг унаад би нэг дадал явж ирсэн юм өдрөөр. Тэгээд дадалч тиймээс хол газар биш л дээ нэг 120-30 км л газар л да. Тэгээд тэнд л би өдрөөр явж ирсэн хүн л да. Өглөө гараад яваад орой ирсэн хүн байхгүй юу. Тэгээд нөгөө морь уяан дээр байсан чинь л өгч. Тэр л харамсалтай байсан надад. Явдал хатуудаа юм болоо эсвэл өвчтэй байсан юм. Ер нь арай явдал хатуудаад тэгсэн байл үү. Гэхдээ би сайн морь юм чинь тэр тийм газарт би зөндөө яваад ирдэг хүн байхгүй юу. Тэгсэн чинь тэрл морь тэгж хөөдө тэрнээс хойш би тийм үнэтэй морийг дурлж авдаггүй. Өөрөө харсан морь ер нь тэгээд морь гэдэг чинь ер нь хэд хонодны хор орсон юм шиг болдоггүй юм байна гэдгийг л би ойлгосон. Юу Мөстийн бааз гэдэгт нэ ер нь ямар зориулттай газар юм бэ?
тэрс хинтийн бүх сумуудад мал ирдэг. За. Одоо өрөөл цавын дамжлага вазад эндээс тэр аваачдаг хөлөөр нь аваачдаг газар байхгүй. Энэ чинь дундын дамжлага ваз байхгүй. Аа. Хинтээс одоо Доронтын нутг руу ороод тэгээд өрөөл цав Айрын цав явдаг. Орос руу явж байгаа юм тий. Тий. Өрөөл цавд одоо тэр хөлөөр нь мал гарч явах үед л Аа. тийм л газар л том 8-аа газар л да тэр. Аа. Бүхэл төрлийн 8 байна. За ямар 8 байх вэ? За морь байна. Тэгээд ганц сороол гэдэл одоо янз бүрийн 8-аанууд байна да. Хөөрөг мөрөг. Хөөрөг морь үрдэ. Тийм байна. Би хашсагаан хөөргөст тоо 2-3 хөөргө. Хөөргөхийн сороолыг 6000 төгрөгөөнтэй хитэн би гайхаж л байсан. Энэ ийм чулуу 6000 байхтай яах вэ? Тэр өвгөн энэ чинь үлдгээ угсаад тахгүй шүүхээр уусаж ирж байгаа юм аа хөхөө. Энэ чинь үнэн багтай гэж хэлээ тэр хөөнийг цаашаа алхаж байгаа дэр. Тийм энтрийг л үдчихсэн да. Одоо тийм 8 хийдэх хүн ч байхгүй болоод байна дээ. Тэгшид нь одоогоор бол ер нь захал юм да тэр. Тийм байна. Тий. Нөгөө туур туугаад ирсэн мөнгөтэй улсууд байгаа шүү дээ. Тэр туур туугаа зүүнтнээсээ бол баруун ташаа босгоход мөнгөтэй. Тийм байна. Тий. Та бол ямар 8 гэж хэлсэн? Би тэнд уустай юу наадах нь би одоо гэрт тэр 130 нугастай тоолё гэдэг шин тэр үед олддог байла тэднүүдээс л авахаас шүү. Янз бүрэл тэгээд морногоо талан тэрт би авдаг л байсан л да яа. Дуран гэж үнтэй юм тэр үед байла. Тэгэхэд тэр морногоо үлтгээ талд юм уу нэг морно хагасд юм уу тэгж л авдаг. Морь 8 айлах юм. Тэгээ морь 8 би бол хавар ирэхэд тэр дуранхай морьдын 500 мөнгөөр бол 500. За тэгээд 350 доотолтой тэгээд авна да. Тэгээд тэрнийг одоо онон аваач тавиад намар ирэхэд нөгөө морио босаагаад нөгөө тэгтээ зарна. Тэгээ бас хэдэн төгрөг олно тэр тарган морь дуранхай нэг морьнаа л үлдгийг л би тэндээс гаргаж авна л да. Огт би нэг морио 2 морио болгоул одоо би 8 хийж чадсан 3 болгоул одоо тэгээд юу гэх одоо болж байна 8 минь болж байна гэж үздэг. Тэгж л явлаа нэг залуу байгаад. Тэгээд олон ч одоо сайхан гадуунуудыг өтсөө. Тэгж байгаа янз бүрийн газар юм болохоор тий. Өнөө жоохон морио бол нэг 100 км сагвал морьдод онж явсан. Би өөрөө тий Малачхан тоогоор төгс байсан болохтой нэг 1000 одоо миний мэдлэлд байгаа болохоор тэрнээс л аль сайн морио унаад л тэр бригад дэ мастер тойрж явдаг байсан. Тэгээ морио бол энэ моринел хүсэнд олон жил явсан да. Морио сайхан да. Ажлаа амжуулна шүү дээ тий сайн морь. Бүхэл ажлаа амжуул. Тийм байна. Одоо онон эндээс 60 км газар би тэгээд өглөө 6 цагт босоод морио унаад би наашаа давхад л баяулд 8 цаг хөтөл хон торт бэлэн байж ах тийм л захиргаалалтын үед явж байсан хүн л дээ. Тийм байна. Тий. 8 цаг 5 минут өнгөрөх 5 минут өнгөрвөл донгод болоо шүү дээ. Тэгээд одоо тэр ажиллаа хийжгүйсэд оройд бусаад яваад өгнө. Тийм байна. Ийм л ажилтай байсан да.